Сайн манайхан за Солонгост ирсэн байна. Ганнам дүүрэгт байрладаг SNB эмнэлэг рүү явж байна. За энэ маань болохоор хараа тэгэлдэг нүдний цогц эмнэлэг байгаа. За тэгээ маш олон төрлийн цэцлэг, онцлогоо, шинжилгээний ардаас хараа тэгэлд юм бэлээ. Тэгээд бид хоёр болохоор бараг 2 сарын өмнө цаг аваад Солонгост ирсэн 2 том зорилго юм аа. Нэг нь болохоор энэ байсан. Тэгээд ирсэн өдрийнхөө маргааш нь шууд эмнэлэг дээрээ хаалгаанд орох цагтаа байсан учраас ингээд ирээд шинжилгээнүүдээ өгөөд маш олон төрлөөр маш удаан, маш нарийн шинжилгээ авд юм бэлээ. Солонгосын эмнэлгүүдийн техник технологи ер нь дэлхийд нэлээд тэргүүлдэг учраас бид хоёр төлөвлөж яг Ганнамд байрлах энэхүү эмнэлгийг зорьж ирсэн байгаа. Энэ эмнэлэгт одоо орсон олонний танил албартнууд нь болохоор яг энд ингээд зураг нь харагдаж байна. Ийм олон хүмүүс орсон байт юм бэлээ. Тэгээ энд болохоор бид хоёрт ингээд хаалгааг тайлбарлаж өгч ийн ямар хаалгаа нь манай нөхөрт тохирох талаар зөвлөөд тэгээд цилиндртэй учраас 2 хаалгаанд орсон нүдний сонирхолтой санагдсан юм ингээд өөрийнх нь цуснаас аваад үрд нь яг зориулсан нүдний тусаагаар бэлтэж өгд юм бэлээ. Тэр нь айгүй сонирхолтой байсан. Тэр нь болохоор хурдан идэхтэнд тусалдаг гэсэн. Хагалгааг ингээд юм шилэн өрөөнд хийд юм байлээ. Тэгэхээр нөгөө гаднаас нь бичлэг хийж болно, харж болно. Яг шууд хагалгааны үйл явцтай танилцаад явж болтгоороо бас айгүй сонирхолтой давуу талтай санагдсан. Тэгээд SNB гэдэг нь болохоор Shine and Bright гэд утгатай маш гоё найрсаг хамт олонтой, маш мундаг мэрэгсэн хамт олныг бас олж авсандаа баяртай байна. За ингээд хагалгаа маш сайн амжилттай болоод нөхөр маань инээмсэглсээр гарч ирж байна. За тэгээ гараад ирэхээр нь унтахтаа зүүдэг шийлд болон тусаагуур бүх хэрэгцээтэй юмнуудыг нь бэлдээд өгд юм бэлээ. 7-оос 9 хоногийн дараа манай хүн ирээд дахиад шинжилгээгээ өгч гин. Тэгээд хараа нь бол одоогийн байдлаар 90% маш сайн орсон байна. Тэгээд 1 сараас 3 сарын дараа илүү одоо хараа нь тогтож 100% болно гэд хаалгаа айгүй амжилттай болсон гэж хэлсэн. За тэгээ хараа сайжраад шууд хамгийн өндөр одоо Latte World-ийн 123 давхарт нь очиж үзнэ гэсэн тэгээ бид хоёрын дэрсэн байна. Ер нь амьдралд аз жаргал өнгө нэмдэг зүйл бол нэг маш тодор гэрэл гээгээтэйгээр харах юм шүү. Тэгээ баярлаа баяртай.